Жамин орлогын Сүхбаатар, Ануу, Швед, Казахстан зэрэг сургуулиудад одоо мэрэгжил дээшлүүлж исэн, сургалтад хамрагдж исэн, гадаад дотоод нэлээд олон одоо судалгаануудыг хийж исэн. Төрийн албаар дийлэнхтэй одоо явсан, нам төрийн албаар бол дийлэнхтэй явсан. Ганбаатар Эрдэнэбат бол ерөнхийлөгчийн тамгын газарт хуулийн асуудал хариуцж исэн. Туслах, за улсын ерөнхий прокурорын газарт хилцээний даргаас эхлээд ерөнхий прокурорын орлогчоорч ажиллаж исэн. За 19-с 22 онд Монголын криминологчдын холбооны ерөнхийлөгчөөрч ажиллаж исэн. За ийм хоёр хүн хоёулаа шудраг бусын хонглоор чирүүлсэн. Цэц өөрөө энэ хонглын одоо эд эс нь байх вэ гэдгийг л одоо өөрсдөө бодож ийм асуудал улс төрийн шахаасаар орж ирэх вэ гэдгээс таад маань одоо зүгээр тэгэхээр одоо сүүлийн үеийн одоо энэ үйл явдлуудыг харж би энэ дүгнэлтийг хийглээд байгаа шүү дээ. Тэгээд адилхан одоо хүмүүсийг хонглоор чирэхгүй байх тал дээр нь та хоёр анхаарч ажилласаа гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Цэгцлээрээ цэцийн одоо энэ нэр хүндийг өсгөөрөө цэцийн шийдвэрээр ёс зүйгээр нь игүүлэн татах асуудлыг хүртэл ярьж улсын их хурлын чуулганы босхийг давсан хуулийн төсөл байгаа шүү. Тэгээ ёс зүй гэж юу юм гэдгийг хүртэл одоо таад өөрсдөө мэдж байгаа байлгүй. Хуульчдын хувьд одоо энэ болох юм уу болохгүй юм уу? Гэхдээ одоо цэц одоо бас байх ёстой байр суурин дээрээ хатуу байгаараа гэж дахин захиа протоколд үлдээ.